Амар амгалан дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үрчийтлээ Мишэ X вариатагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 21-ний лав гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг хөөжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч мөөгийн гэрлээ за найруулагчаар гам болдын ангараг нар айлтж байна. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар илүү хоолыг хамтдаа туулъя. Rovella брендийн дугуй. За мөн дайд хамархан боллоо гэж Qgo хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бол хөгжилтэй түүх хүмүүс өөрсдөө сонсогч нар өөрсдөө ярьдаг байгаа. Тэгэхээр зарим хүмүүс нь үдийн ачаар групп руу хөгжилтэй түүхээ бичдэг бол зарим хүмүүс нь бичиж амжихгүй байна. Эсвэл гоё найруулж бичиж чадахгүй байна. Ярьчмаар байна гэдэг. Тэгэхээр одоо өстө ярмаар байгаа хүмүүс нь эфирлүү залгаж ярина да. За манай шууд периодоос 77 38 83 утас маань нэгдсэн хэрэгтэй гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлоо нэг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютудэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа. За мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны Яса. Камер таруулаад явуулсан. Мега миний пижакийг сандал дээрээс аваад ирээч. Йой би пижак өмсөё. Яса. За гэрлээ хүчак өмсөх өмнө газ ингээд лаваа үзээд ав бол уулна. Ангараг нэрээ хатна. Энэ камер таасаа нугас өөрчлөгдсөн. За гэрлээ хүчак өмсөх өмнө газ ингээд орж ирээд лайв хараад ав бол уулна. Оо тэг бичак нороод ирлээ. Энэ ангараг цай камер өөрчлөгдсөн ч юм бүр. За тэгээд юу ярьж байлаа? Лайв үзчихлээ. Доор нь хараа 50 идээс шууд 169 болсон. За бичак өмссөн. За царцуу хац. За яг үзээгүй хүмүүс нь лайв дуусахаар ухраагаад үзээрэй. Ухраагаад ихний нэг хэдэн секундыг. Наа ёо. Тэг хүмүүс амтсан л гэж дорно. За. За тэгээд та утсаа спикер дээр нь тавьцаа эсвэл жихвчээр ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад тэгээд радиогоо онтраагаад утсаараа яриараа. Юу ярьж байгаа? Юу ярьж лээ чи? За манай шууд периодоос 77 38. Өнөр эфир л болгодог штэ. Хэрвээ гадаадаас олгодог хүсвэл 77 88 30. За эхний сонсогч 88 89 дугаартай сонсогчтой холбогдлоо 88 89. Эмжил радио? Бано. байна. За сайн байна уу? За үдийн ачаар нэвтрүүлэгт холбогдсон таныг сонсож байна. Энэ хөгжилтэй түүхэд юм уу гэдэг. За. Тийм найрч өгдөө. Би нэлээд олон жилийн өмнө түргэнд Азийн тулганд явдаг байсан маа. За. Тэгээд одоо нэг аймагт ажилладаг байсан. Аха. Тэгээд нэг удаа 103-т гараад одоо нэг төвийн дуудландаа гардаг байхгүй. Аха. Энэ шинэ орж ирсэн нэг эмчтэйгээ гарч одоо нэрийг хэлээ яах вэ? Нэг залуу л байсан. За. Тэгээд нэг орой нэг айгүй их дуудлагатай лаборант гэж дууддаг байхгүй. Аха. Тэгээд нэг лаборант 3 дуудагдлаа. Тэгээд 4-р дуудагдах гэвсээр явж исэн чинь ахаа гэдэг гэсэн чинь энэ лаборантын хэн гэдэг юм бэ гэдэг. Манай лаборантын болохыг BB гэдэг байхгүй юу? За. Тэгээ BB гэж тавьчихсан нэр нөхгүй бүтэн нэрийнх нь. За. Тэгээ за BB дуудаарай гэдэг 3 удаа дуудагдаа. Тэгээ 4-р дуудагдаа явж исэн чинь яг гэрлүүн явж чад. Ахаа BB гэдэг юм. Энэ бүтэн нэрийн хэн гэдэг юм бэ гэсэн би мэдэхгүй гэсэн чинь. Таа ч гэсэн мэдэхгүй мөн ч тий. Оосон бүтэн нэрийг би мэдэхгүй байхгүй. Нэр би мэдэхгүй хүн байдаг шүү. Би мэдэхгүй тэгээд би гэдэг чинь ахаа BB гэрэн чихнэрийн хэн гэдэг юм бэ гэхээр би мэдэхгүй гэсэн чинь таа ч гэсэн мэдэхгүй мөн. Ганцаараа үхлийн нэг жижиг. За баярлаа. За холбогдсон баярлаа. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.
За. За. Өчигдрийн та сайн уугаар нөгөө нэг онлайн худалдаа авалт гэдэг сэдвээр ярихгүй юу? За. Чи нэг залуу бүр илгийг аваа ийцэн. Нэг юм ихүйддэг тойлгээд ингээ фэйсбүүкээр баахан явсан гинэ. За. Тэрийг ингээл ихүйж авчраал тэгэл хаалган малган дээр ингээл наачдаг. Тийм тойл юм байна л да. За. Тэгсэн чинь тэр нь ингээд бүрцийгээ юу ч харагддаггүй гэхээс ч хүмүүс тэнгээ дээдлийнх нь хуулгыг хуулж аваач. Тэр ястаа илгийг. Тэр бол өнөөдөр орж ирэх хэрэгтэйсэн. Тэгээ хуулж авахгүй тэгээд энэ чинь харагдахгүй шүү дээ. Тийм юу ч хараг. Угаасаа одоо ингээд пүүдрний тойлмоор шинээрээ ингээд нэг юм хуулгатай бас ингээд бүрсийгээ юу ч харагдах байхгүй. Тэгээд тэр хуулгыг ингээд хуулаад авахаар тойл нь гарч ирдэг байхгүй юу? За манай шууд эфирөөс 7777 3883 хэрэг та гадаадаас холбогддог эсвэл 7777 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр хамтдаа бүгдээ үдээ ачаар нэвтрүүлгээр хөгжүүлэлт залгаад барддаг байл. За 9963 дахь дугаартай сонсогчтой холбогдлоо. 9963. Амжилт радио. Байна уу? За. Ноо сайн байна уу? Өдрийн минь. За үдээ ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За баярлалаа. Холбогдчихлаа. Тайна. Тэгээд жоохон 5 дугаар ангийн юм ярих гээд. За. Хөгжилтэй төв. Би чинь айгу олон авахгүй дээр 6 агчтэй. За. Тэгээд нөгөө том агчийнхаа хүүхдүүдийг хардаг байсан. Аа. Тэгээд нөгөө нэг өдөр би бүр ингээ яаралтай нэг ихтгүүрлэг гүөх ажид байсан байхгүй. Ихтгүүрлэг гүөх хэрэг болоод. За. Тэгээд ихчтэйгээ хоёулаа ах гэсэн чи жоохон сэрүүн байхаар нь нөгөө валхан машинаас нөгөө вак гэдэг хийцэн байсан нэг цэнхэр цамцаа хайж байгаа болоод өмсөөл гарсан. Тэгээд ихтэй дотор би чинь бас тийг хөөхөн охин биш юм уу? Тэгээ бас дэлгүүн үлгэр гарахтай айлгуутна. За. Тэгээд ихтэй хоёулаас амар айлгуутаад л явж байгаа юм юм чи. Тэгээд жоохон сэрүүх өдрөөс. Тэгээд айгүй айлгуутаад хоёулаа ингээл жоохон удаан тэр ихтгүүрээр чинь ингээл 3-4 давхраас тэнж байгаа юм аваад. Тэгээд байрныхаа тэнд ирээл манай ихч миний ард гарсан байхгүй гэсэн. Та чиний над цанц чин яачих ингээд гэхгүй юу? Яасан ингээд гэсэн чи нэг бас гэдэг. За. Шинжин нөгөө дүүгийн хүүхдүүдийн нөгөө баста нөгөө даунуудыг нөгөө валан машин хийгээд тэр нь цамцаар нь ялагцсан. Тэгээд баста цамц өмсөөлгүй гэдсэн. Цамцтай би чүрээр нэг тийстэй за бас хэжгээр найх айл бүтцүү. Айгуу яа тавцсан. Би бүрсээ амар ихтэй. Тэгээ нэг шиг ихтгүүр ороогүй шүү дээ. Тэгээ үнэртэж мөнөртдөг юм уу танд? Үгүй нөгөө хүүхдийн баас ингээд ингээд бүрхэгчээр мэдэгдсэн байлээ. Тэгээ нэг ногоо ирээ шар. Тэгвэл хүмүүс баг баас гэж мэдээч юм байна дөө. Мэдэгчээр ингээд бүрхэгчсэн. Яа, тэрийг бодсоор л инээ төрөд идэв. Тэгээд бас нэг жоохон дүүдээ би чинь 6 настай шээ. Тэгээд дүүдээ манай гэрийнх бүгд байхгүй. Нэг гамбар харах гэсэн чинь манай тос дууссан. За. Тэгээ манай дүү чинь 2 настай би 6 настай байхгүй. Тэгээд нөгөө гамбарынхаа эсрэг талыг харах гэсэн чинь бүр ямар ч тос байдгүй. За. Тэр нь шүлсээрээ пүү гэж жагаад Яа. гамбар өөрөө идэхгүй дүүдээ идэхгүй. Саяхан дүүдээ ер нь нэг 10 жилийн өмнө би хэлсэн байхгүй юу? Би яа тийч гамбар хайрч өгчээсэн гэсэн чи би танаа хүүхдэд тэгж хийж өгөндөө гэдэг. Яа, хүүхдэд өгөх зөндөө 8 л болохоор амар их юм болдог байсан юм аа. Тэгж хат нэг зах байхаараа бичнэ баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрүүлээрэй. За бүгд баярлалаа. За баярлалаа. Шажигнуулаад харьцдаг. Жинсээ шажигнуулж байгаа л харьцдаг уу? Йоо. За Улаанбаатар хотод 12 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар илүү хоолыг хамтдаа туулъя. Ravelo брендийн дугуй хамтран ажиллаж байгаа. За энэ Ravelo брэнд болохоор юу юм бэ лээ? Канадын брэнд юм байна. Тэгээд Канадын инженерүүд боловсруулсан. За Канадын цагаагаар Монголын цагаагаар хоёр бол ер нь эрсдэс маш ижлэгэн гэдэг юм бэ лээ. Канад явсан хүмүүс ч гэсэн ер нь бол Канад яг Монголтой ижлэгэн гэдэг. Цас их ордог, өвөлдөө хүйтэн, зундаа халуун. Тийм болохоор энэ Ravelo гэдэг Канадын лаг дугуй Монголын зах зээлд орж ирж байгаа юм байна.
За. Тэгээд үн төлбөргүй угсралт суйрлуулалт 24 цаг гэж байна. Эдгээр тэгэхээр 24 цаг ажилладаг байж таарлаа тийм үү? За худалдаа авалт бүрт бэлэгтэй гэж байна. За Son, StorePay, MonPay зэрэг зээлийн аппаратаас авах боломжтой юм биш үү? Ер нь бол одоо манайх нэг хэсэг чинь ингээд юу гэдэг гэсэн юм. Одоогоос 10 жилийн өмнө санхүүж баг байж ингээд нэг муудсан дугуугаа нэгийг сольдог мэлдэг ч юм уу. Тэгс чи одоо бол дугуйныхан дэж л ядаж л уртлын хоёроо солио. Эсвэл хойдлын хоёроо. Болж игэл уг нь дөрүүлэнгээ солиул амар шүү. Тэгэхгүй бол 3 дугуйн гайгүй нэг дугуйн муучлаа гэд нэг дугуйдаа нэг шин дугуй авчихар нөгөө дугуйн төрүүлээд хэлчихдэг. 3 муу дугуйтаа гэд. Би дугуйгаа 4 шин дугуй авч тавингуудаа 4 хуучин дугуйгаа ингээд тэр чигт нь ингээд үлдээчихгүй юу? Тэгсэн чинь гэрлээ наа дугуйгаа аваач буцаага ядаж ямдхан зарна штэ гэд. Тэгээдсэн. Миний өмнөөс санаа зовж энэ. Яа тэр чи буцаага зарчтай юм шүү дээ. Харин тийм. Гэтэ гүг бас эцэрч би тэрий чи муудлаа гээл 4 шин дугуй сольж байхад өөрөөхөө тэр муудсан гэж бодсон дугуйгаа эргүүлээ зарахаар тэр авж байгаа хүнд нь ч гэсэн ингээ би л одоо чадахгүй зарч чадахгүй хэцүү шүү дээ. Тэр чинь нөгөө яг нөгөө өөр зорилгоор ашигладаг байхгүй юу? Тийм үү? За. За, илүүдэл өрөнгөө мэдээллийн 7799 77 гэдэг утсаараа аваарай. 7799 77. За, 3 салбар байна. Циркийн урд нарны зам дагуу Төмөр зам музейн дэргэд байрлах Сод Монгол шатхуун түгээгүүрийн тэнд байна заяа. Төмөр замын музей гэхэлэр нөгөө нэг баахан юм богооны толгоонууд байгаа гэдэг тэр хэлээд байгаа юм. Би яг мэдэхгүй байна. Төмөр замын музей цаана байдаг юм бол. Нөгөөх нь болохоор зэрэг Тэц 4-ийн зам дагуу Ярамгийн шинэ гүрнээс баруун талд нь байрладаг гэж байна. Бас Сод Монгол шатхуун түгээгүүрийн тэнд байдаг гэж байна. За, нөгөөх нь болохоор Батлангмал их сургуулийн чанхаард байрладаг гинэ. Бас Сод Монгол шатхуун түгээгүүр. Сод Монголтой хамаатай юм байна. За тэгээд Rovella Try Mongolia гэж латинаар бичээд Facebook руу ороод ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү хоолыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovella брэндийн дугуй хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За манай шууд эфирийн удаас 77 3883 хэрэв та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Үдээ ачаар нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс үргэлжлэн хөгжилтөө түүхүүдээр ирхэн сонсогчтанд хүрч байна. За гэрлэгчийн төрсөн өдрөөр гайс тоглолтоо их юм байна. Найруулагчаар нь тамир найруулах юм байна. Гал тассан тоглолт болох байхаа гинэ. За миний тэр гэрлэгийн төрсөн өдөр зориулсан юм ба. За дараагийн сонсогч 9993 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9993. Эмжил радио. Хүү яана холбогдсон уу? Холбогдсон. Хүү яана. Холбогдчихлоо штэ. Хасуу удаа задагшаа түрүүн 7 хоногт би 156 удаа залгаа холбогдож чадаагүй штэ. Яа. За. Тэгээд өдрийн мэнд. Нөгөө 12 онд нэг компани заслаар 10 хэдүүл нэг солонгос чийж үнэслээ. За. Тэгээд онгоцонд ороод суусан явж исэн. Цонхоор харцгаагаа л бид нарыг жоохон байх чинь аав ээж үстэй. Өвөлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүр гэж ярьдаг биш. Одоо өвөлтэй тэнгэрийн дээгүр нисэж гээд Америкт явж исэн чинь манай нэг залуу манай нэг ажилтаа хөөхнөд 40 гарсан л хөөхн л дээ. Тэр дараа яриг гэж таньтаа гэж өгчихгүй утсаа. Тэгсэн байна уу? Яач юм болоо сонсохгүй байгаа болоо гэсэн нөгөө залууч. Олигтойгоо дугаараач тэ наа чинь энэ сүлжээ цалж нээлээд байна штэ. Дээшээ хөөрцөн байгаагаа мэдгүй юм уу? За. Чангаараа дайно тэр даргаа гэж. Яста амар явсан байна тий. Онго би бүр уурлаад өстой нөгөө хийдэг. Өстой яахаар ингэж нэгийг онгонд оруулж идэв өстой нэрээгээд би уурлаад манай тэр аяараа бид нар онгонд орчлаа гэд. Тэгээд нэг юм арайд нөгөөч мэдэн гутаа чаас уцааж утсан шийдэж уурлаад тэгээд тэр боллоо. Тэгээд нэг жаахан явж исэн чинь ингээ хараад байжсэн нөгөө газар гадрын бид нар ертөнцөд ярьсан. Газар газрын компаниас ингээд хит дээрээ явж исэн юм л да. Дандаа тийм урилгын хүмүүс явж исэн. Хагас үгүй онгоцны дунд тавьж би суудлаа. Тэр урд манай үеэл ээж минь ихчийн хүүхэн одоо бүр том их сургуулийн деканикийн хүүхэн баггүй. Сууж ганцаараа. Нэг суудаг ингээ харж исэн чинь тэгэхээр нөгөө залуугаа явуулчихгүй. Тэр хүүхэн дээр очиод юу ч гэдэг одоо ямар ч байсан таним хараад нэг юм яриацгаач тэгээд яах нь вэ гэдэг явуулчихгүй би. Тэгсэн чинь нөгөө ч сайн уу гинэ гэж нэрийг хэлээс
хоёулаа чинь караоке таарсан билүү казино таарсан гэдэг ялдаг гэсэн чинь нөгөө том дикэм үн чинь бүр нүүр нь хацсан бол ингэж юм цааж байна. Оо ашгүйтэй бүр ёстой нэрэ юутай юм шиг бэлэг дэмбэлтэй юм шиг ганцаараа яваа би чи суучих гэж урдуур норж суугаад бүр ёстой тэгсэн чинь дараа нь автобуснаас юу буусан чинь нөгөө би зааж өгөө явуулсан мэдэгдсэн бөө ангаа одоо жинкнээс нөгөө чинь казино таагаад нөгөө үеэл юм байна. Тэгээд нэг хоёр ахис нэг онцон хоёр цагаан хондоо амаасаа казино тийм хоёр энэ хоёроо ярих гэж үргэлжлээд та хоёр доо чинь би 156 удаа заагаад ямар ч байсан холбогдчихээ. яа хариугаа авлаа баярлалаа. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Амжилт өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээ баярлалаа. Тэр онгоцоор нэг хүй тэр даргаа гэж ярьдаг хүн гоё те. Онгоцон дотор өрхөөрцөн байхтан те. Йоо нөгөө нэг нөгөө паста гэсэн чинь паста алцхар хүүхэн гинэ. Одоо баяа авгаа болсон байхаа гэсэн чинь чихтэйхэн ганган хүүхэн байгаа гинэ. Банага нэрээ ална. За дөрөгийн сонсогч 80 70 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 80 70 Амжилт радио. өдрийн мэнд хоёроо. За өдрийн мэнд. За өдрийн мэнд анхаа. За. Саний их 100 үед болгосон гэж тэгэхээр залгаад үсэх юм л өгөөд гэсэн чинь орчих юм шууд. Ёо өнгөрөө штэ. За. Одоо дугаарыг чи ер нь юу байд? Ингээ өнгөрөөд байвал ер нь дугаарыг чи блоклж байна. Энэ анхаагийн нууц дугаар нь. Нууц дугаарыг нь олол. За. Би нэг одоо 12 3 жил өмнө одоо 2011 юм уу 2 онд урагшаа юу хямжээ яваад. За. Тэгээ нөгөө нэг тийм бас нэг спорт магийнхантай явсан маа. Тэгээд ийм ч юм чи ингээд олон хүмүүстэй яваад. Тэгээ тэр үед нөгөө гар ачдаг нөгөө саднотл байж үгүй шүү дээ. Аа. Эцэн нэг юм жижигхэн бөөнөх нөгөө 5-ын гар шиг юм гişрэн дээр авчаад тавьчихдаг. Аа. Тий. Тэгээ тэрийг нөгөө нэг юм халуун усан дүрээ дэвтээгээд нөгөө гараа ачдаг. Тийм байсан юм билээ л дээ. Ааха. Тэрийг би нөгөө эренгууд нь хоолны өмнө амттай гэж юм аа гаа юм гэж амдаа ичихгүй юу. Чи юу? Тэгсэн нөгөө чинь юу байгаад дотор томроо. нөгөө шууд шингийн биш болохоор нөгөө нэг юу яаж дөнгөж нөгөө ингээд уусаад эхлэн гол даригнаад ирсэн нөгөө самтаа байна штэ. Арилах бодтой. Даригнаад ирэнгууд энэ ямар гашуун гав вэ гэж залхичихгүй юу. Залхицсан. Тэр том юм яа залхиж болохгүй шүү дээ. Гэхдээ тийм нөгөө шүлхэндээ нөгөө бүрэн зэтэй Аа тийм бэ. Тэгээд амт намгууд залхичихгүй юу. За. Тэгэл хоол руу гацсан нөгөө чинь. Тэгээд тэгээ харин нөгөө спорт багт тавьчихсан нөгөө хүмүүс чинь нөгөө ингээд араас ингээд зогж мөхөөр тийш ноо тийм болохоор улам тэлээд байгаа байхгүй юу. Тэгээд гарчаад тэгсэн чинь харин нөгөө эмнэлгийн багийн нэг жижиг охин гүйж ирэх шууд ам руу гараа игээд сул гаргаад ирсэн. Тэгсэн чинь бүр тийш ингээд тэлээд байдаг. За. Тэгээд би ятраад хүмүүс чинь бүр нүднөрөө дээр гарч байгаа. Хөр боогод авчихсан байна. Селфэт гараад ирэх үү? Задраад нөгөөдг нь том болцсон уу? Йоо. Яа, өгч штий. Дахианы махад скалсан бас хүмүүс нөгөө дахианы яс таах гэж бодсон юм шиг байна. Аа. Тэгээд нөгөө охин гараагаа гараад ирсэн чинь нөгөө сунаа суурах гэж хажиж байгаа. Тэгээд ястайгаа нөгөө чинь ямар ч бос сун гэдэг. Йоо. За холбогдсон баярлаа. Баярлалаа. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээ. Бэтрүүлж коли наад гар арчдаг эвхээстэй салфетгийг их олон хүн идсэн онгоотой гинэ. Тэгээ энийг эзэн гэж сонсчихснаас ингээд залгсан гэж сонсоог. За амдаа хийсэн түүх бол маш олон сонссон. Нэр үнэхээр жижиг болсон байт. Тэгээ яг ингээд нэр гаач юм шиг. Мэдхгүй юм бол. Йоо. За Улаанбаатар хотод 12 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар зажил хож гэсэн уриатаар Orbit дэмжээ ажиллаж байгаа. За GS25-ын бүх салбраас Orbit бох болон Orbit за Juicy Fruit, Spearmint за бохнуудыг худалдаа авалт хийгээд GS25-ын каст дээр аппаа уншуулад одоо GS25-ын ап байдаг шүү дээ аппликейшн. За тэр аппаа уншуулад 5 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20 хүртэл үргэлжлэх хугацаанд оролцох
ийм сулаанд оролцох хэрэгтэй болж байгаа юм байна. Ингээд 8 сар хүртэл таны бүх худалдаа авсан нэг эрх дахин сулаанд оролцоод байх боломжтой учраас хэдэн ч удаа бэлгийн эзэн болох боломжтой байна. Утсан 88 88 31 88 88 31. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч Orbit баярлаа. Зажил хож Orbit. За дараагийн сонсогч 9918 та дугаартаа сонсортой холбогдлоо. 9918. Angel Radio. Бано. За холбогцсноо мэдэхгүй байх шүү. Холбогдсон шүү яриарай. Бано. Тийм мэдэхгүй байх шүү. Мэдэхгүй юм те. За манай шууд эфирүүдээс 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За үдийн ачаар нэвтрүүлэг сонсогчтойгоо шууд эфирийн утсаар хүчилтөө түүхүүдийн сонсож чинь холбогдож байна. За 97 17 та дугаартаа сонсортой холбогдлоо. 97 17. Angel Radio. Бано. Оо за төвлөрөө. За өдрөө минь. За. Тэсэнч хоёрын аймаг мохоо. За. Тэсэнч манай самыныг асна. Хинээс яаж орхаа юм ордогойнээс нахад хатсан бодсоо. Тэс нөө айчаас хэрвээ хатсан яаж хатаа юм хатдогойнээс бэмбэлж. За. Дэн оны би гахуу гисиш. Ямар аха? Шар гахуу. Тий шар хэргийн ганхуу. За аха. Яг жинхнээс өөрөө ханаас гараад зишөө. За. Йоо. Бидний бошоо бодсон. Тэрс караа гэх бидний арон бижоо. За. Тэсэнч эн бокс бичээд жишээ. За. Манай анги хутноо тайгис бүс хитчат пошебе чистис мөвөтмнаа оойто. Тэз өнөдөө би явах. Тийм байна. Өнөөдөр нэрээ явахгүй. Оо шууд тас. За өдрийн сайн өнгөрүүлээрэ. Төгөлдөр өстө янтаатай холбогдох юм аа гинэ. За манай шууд эфирээс 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 өнөөдөр үдийн ачаар нэвтрүүлэг сонсогчтойгоо шууд эфирээр холбогдож хөгжилтөө түүхүүдийг хаваалцж байна. За дараагийн сонсогч 99 тэг 4-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 тэг 4. Эмдэл радио. Бано. Байна өдрийн минь. За үдийн ачаар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За энд шүсгэлдэг гэж хэлж болох уу? За манайхан цай унд хоол унд мундаа идж байгаа бол цайны цагч угаасаа таардаг хоол ундаа хойшлуулаараа сүсгэлдэг пост орж ирж шаа. Пост. Йоо төмөр замынхаа ингээд нэг ажлаар ингээд нэг төмөр замаа шалгаад ингээд явцгаад байгаа байхгүй юу? Одоо дундаа нэгээс 2 удаа одоо нэг бариад гараад 14 хоног юм уу сарын хугацаатай ч юм уу тэгээ явтыг. За. Тэгээ би тэднийг өдрийн хоолоо идчихэд бүгд ийн цуугаал би заслаа. За. Тэгж манай нэг нөхөр гинтхэн босоод өмдөд таяад. Гүчи наад юм уу арчдаг юм уу гэж. Тату баас юм чин гэдэг яа. Яа. Зөө сэтгэж байна. Хатуу юм чи яах ч тий. Хатуу юм чи арчих шаардлагагүй юм байна. Йоо. Тэгээд одоо яг нэг бас тэгээд тэрний дараа нэг ажил дуусгах нэг 2 3 хоног үлдсэн байгаа байхгүй юу? За.
Тэгсэн чинь баригдын дарга ирээл хурал хийгээл за ингээд төлөвлөгөөнөөс өмнө маш амжилттай ингээд бүх юмнууд ажил явуулж байна. Тэгэхээр тэг одоо нэг 2-3 хоногийн ажил байна гэхгүй юу? Тэгсэн чинь манай нөгөө нөхөр яадаг? Дарга л гээл дараа өргөд дарга босгоод за яасан гэдэг чинь дарга чөлөө авъя гэдэг чинь. За. Гэхдээ чинь 2-3 хоногийн ажил үлдчих чаа. Нэг үсэн тэгэл ажиллаад дуусгаа буугач гэсэн чинь. Гарахтаа боор зүгөх юм байна дөө гэ гараа явж өгдөө. Яаса? Боорцог. Амар халуун л байсан юм шиг байна тийм үү? Гэхдээ ихтэй санаалахгүй. За. Би ч одоо халуунаар боорцог шиг боллоо шарагдаад өгч байгаа юм баг гэж Яа, бодсон. гэрлэгч юм ойлгох юм болохоор одоо тэгээд би бас гэрлэгээр орчуул болох гэдэг. За баярлаа. Өдрийг сайхан өнгөрөөлөөрэй. Йоо. Тэг сайхан. Ямар амар нэмэх өрнөг орж ирсэн бэ? Йоо. Алла хэлсэн. Би энэ хүний чинь ийм амар огцом ийм юм байна гэж би яаж мэдтээ. Йоо. За, манай шууд эфириотас 7777 3883 хэрэг та гадаадас холбогдох хүсвэл 7777 88 30 дараагийн сонсогч 9967 дугаартаа сонсогчтой холбогдлоо 9967 Эмжил радио. Өглөөний мэнд. За өглөө Сайн минь. байна уу? Та үдээ ачаар нэвтрүүл холбогдсон. За, яриараа сонсож байна. Байна уу? Байна. За яриараа сонсож байна шүү. Чи хэдэн настай? 8. За. За, За гэс ярьчих. байна уу? Байна уу? Байна. За яриараа. Надад нэг хөвчөлтэй түүх байдаг байхгүй юу? За, Нөгөө нэг би нэг 2023 онд 2 жилийн өмнө нэг ахтайгаа хамт өглөө хогоогоор цааш гад За. тэгээд нөгөө нэг би амар өнгөрч тэр амар холоос шидэн гэж өнгөрч жагаад хогоо тэгсэн чинь тэр хогоо дээшгүй газар. Хөрхид. Чи тэгэхээр 2 жилийн өмнө 6 настай байсан гэсэн үг тийм үү? Хөөх юм байсан. За. баярлаа. Холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За баяртай. Хогоо мачи гээл холоос хогны савруу шиддэг бод. Тэгээ хогондоо татагдаад унтсан юм байна. Хогондоо дийлдэд унтсан юм байна. За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар дайдах амархан боллоо гэд QGO хамтран ажиллаж байгаа. За, энэ QGO гэдэг аппликейшнийг эхлээд та татчих хэрэгтэй. За, Samsung өрдөг бол Play Store-оос аппликейшн Apple өрдөг бол App Store-оос авах. Би өчигдөр юу байлаа хайгаа татлаа амархан гарч иж илээ. За. QGO гэдгээр гараад ирчлээ. Тий. За. Тэгэхээр эдний энэ такси аппликейшны дайгдах үйлчилгээ нь 1 км нь 1400 төгрөгөө. За дээрэс нь нөгөө нэг хүлээлэг, дуудлага, төгжрлийн нэмэлт төлбөргүйгээр зорчих боломжийг олгоод байгаа. За тэгтээ та энгийн дуудлагын такси үйлчилгээг ч гэсэн бас сонгож ашиглаж болно. Дайгдахын л сонгох юм бол 1400-аар явна шүү. Тийм байна. Ааха. За тэгэхээр та юу яана? Одоо энэ дайгдна гэдэг чинь нөгөө нэг би өчтөр хойлоо хангалттай ярьж өгсөн дөө тий нөгөө нэг нь гар өргөө зогсож яадаг нөгөөдг нь болохоор ажиллаа тараад юм уу Зам дагуу хүн авчих гад байдаг. зам дагуу одоо хүн авчих гад байдаг. Тэгээд тэр үйлчилгээг л одоо аппликейшн болгоод аль алинд нь л одоо хэлбэршүүлсэн л гэсэн үг тий. Тийм байл. Ялангуяа одоо чи ингээд Ярмгаас гэдэг юм уу ингээд холоос ганцаараа машинтайгаа явдаг бол яг ингээд маршрутаа оруулчвал зам дагуу явдаг ийм хүмүүс бол танд дагдаад илүү хямд өртгөөр явчих юм байлаа. Таач бензиний мөнгө авчин, зам дагуу хүн авчин. Нөгөө чинь ч илүү хямд маягаар хямд үнээр таксинд явчих гэсэн үг. Яг үнэ. За тэгэхээр тайлбар дэлгэрэнгүй мэдээллийн 7777 9-8 гэдэг утаснаас аваарай. 7777 9-8. За тэгээд QGO гэж хичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ride Smart QQGO дайгдах амархан боллоо гэд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн сонсогч 8889 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 8889. Angel Radio. Байна уу? За өдрийн мэнд. За үдээ ачаар нэвтрүүлэлт холбогдсон таныг сонсож байна. За өдрийн хоёроо. За би нэг ахтараа нэг хамт хөглөжсэн нэг инээдтэй санаанд орчихлоо. За. Шинэ жилээр манай өвөгийн найз, манай өвөө юм хоёрыг байхгүй
орой манад ороод ирдэх дээр ч нөх хүмүүс айгүйх ингээ би энийхаараа хийсч явдаг жоохон халамг За. өвөө ороод ирэхгүй. Ааха. Манай өвөг нэ. Тэгэнгүүт нь өвөө маяр байхгүй гэж за гэж нэлээд сохтуу тамхи тэр үед ингээд ороодаг тамхи татдаг. Тэгэнгүүт нөгөө тамхи татах гал ороод чадахгүй насэл намайг энэ тамхи ороогоодог гэж сохтуу тэгэхээр би ахруугаа ирэмжээ хоёлоо нэг дээр үчи айлууд нэг бүхэл давс хэргэлдэг өсөж цаанда. За тий. Нэг тамхин дотор нөгөө давснасаа ингээ хийж жагаад ороогод өгч. За. Тэгсэн чинь нөгөө чи ингээл тамхи асаагаал татчихл бай жоохон байж байгаа пас гэж байсагаа пас гэж. Тэгээ өөч барах 90 удаа гараа явдаг гэж байгаа байхгүй. Шатад гэдэг тий. Бүр амар цанцаг дугаараа солиоцыг динамит дугаараад байгаа. Оо. За баярлаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За. Нилээ урамгүй цаа. Йой. Түүний тэр нөгөө нэг хатуу эмчин гэдэг нөхрийг гэртээ ч арчдгүй нөхөр байна гинэ. Заваа. Ер нь бол нойлын цаастай хэмнэлттэй хүн байна. Баг харчаад хатуу юм чинь арчихгүй. За дараагийн сонсогч 8011-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. 8011. Эмжил радио. байна. За өдрийн мэнд. За өдөөцөр нөтөд холбогдсон таныг сонсож байна. Би нэг хөгжилтэй өөртөө тоглосон хөгжилтэй юм ярих гэсэн. За. Манайх нэг юу яадаг байсан бохоо. Би засварын газар дээр ингээд нэг төлбөг зарж ирсэн. За. Тэгсэн чинь нөгөө нэг юм өцсний биш байдаг штеп. За. Тий өрцөн биш. За. За. Тий өрцөн биш ингээд төлжсэн чинь нөгөө чинь ингээд урдаас ингээд утаа перфект яадаг байхгүй юу? Аха. Утаагаар ясах гэдэг чинь тэгсэн чинь хажууд нэг хүн нэг залуу одоо ингээд юуны натлаад авъя гэж зогсож байсан байхгүй юу? Тэгсэн чинь би ойлгонгооташ хөө тий гар гозгочин шатлаа гэд орилоод нөгөө утсаа. За. Нөгөө юуныхаа өхнийхээ урдаас тэгсэн чинь нөгөө чинь гараагүйгээд яваад гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь би өөрчлөлөгчийнхаа урдаас янз бүр юм ярьсан да ичээд тэгээд өөрөө нөгөө юуныхаа юунд ингээд зогсчихсан чинь амар юм утаа болсон. Тэгээ утаа болсон байжсэн чинь нөгөө залууч хэрэгж очсон. Яасан муухай юм би хэрэгж юм би ийм хүн байж гэсэн чинь би бүр ичээд нөгөө төрөөгөө эргээд харж чадахгүй байсан чинь манай нөхөр орж ирдэг байхгүй юу? Гаднаас орж ирсэн гэсэн чинь би яана голч шатлаа гэм муухай орилоод ингээд гэсэн чинь яах вэ? Балаа хүмүүсээ юм. Яах вэ? Балаа уулгамжиж ийдэг ингээд тэрнээс болж би нэг хийчихвээ. Гозгорчин шатлаа гэсэн юм уу те? Тий хүү чи цаашаагаар гозгорчин шатлаа гэж орилсон. Ухаанг өөрчлөгдөж урдаас тэгээ орилчихгүй нөгөө утаагаар дэрэгүүд. Тэгээ юу ч бодоогүй л тэгэл орилчих жоохгүй юу би. Аха. Тэгээ тэрнийг басахаар бас ээлгүй чиж инээ төржсэн гэлээ. За. За өдрийн сайхан өнгөрүүлээрэ баярлаа. За. Сонин уул галтдаг хүмүүс байна. Гозгорчин шатлаа гэдэг нь уул галталтай байна. Йоо. За манай шууд периодоос 77 3883 хэрэг та гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 99 60 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 60. Эмжил радио. Сайн байна уу? За сайн байна уу? За өдөр ачаар нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Яа баярлаа. За би нэг эцэгтэйгээ телефонын суусан нэг хөвгтэй явуулаа ярих гэдэг. За. Телефонын суугаад багшийн дээд дээр буусан чинь эгч маань төрүүлээ бузаа араас нь би нэг буухгаа явж исэн телефонны хаалган кикүн хаалтар наваг толгойг минь хавчаа ийцэн. Толгой нь гадагшаага гарцсан байгаа гэсэн үгтэй буух чам чинь. Яана за нүб гэдэг шиг. За их юм дотор орсон. Тэгэнгүүт нөө нэг толгойг минь хавчаа ийцэн чинь манай эгч хүүхэд аллаа гэд телефонны хан нүдэд гүгээд жолоочийн хаалган дээр хүүтлэхгүйгээ явцсан. Тэрнээс хойш би ерөөсөө телефон зуухаар зэрэг айгаа цууж чадхаа ийцсэн байсан. та хэдэн настай байсан? Тэр чинь нэг дөнгөж нэг оюутан болоод орж ирсэн гэхээр чинь нэг 18 өстэй байсан болов. Хүү гэхдээ толгой авчлахаар одоо өвднөстэй амар. Чи ингээд яг хаалганы хоёр талаа нэг хаймартай те зөөлөвч. За. Тэгээ зөөлөв хаймартай. Тэр чинь нэг хаагч магтахаар ингээд нэг дуута цафнах гээд ингээд нэг тажигнж байгаад нэг хаагчдаг. Тэгээ хаагчаараа буцаад онгойдгоо. Аха. Тэгээ нэг буудлыгээ явцсан уу баг?
Тэгсэн баг. Яана. За за. Тэр нэг тийм удаа яваа гэх нөгөө манай эгч нөгөө хүүхэд аллаа гэдэг нөгөө троллейбусных нь ханыг нөгөө пижгэн тал нүдцээ. Аа. Тий. За. За баярлаа. За холбогдсон баярлаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. Миний муу найз бас толгоогоо хавчуулсан да оюутан байхад ганц хүн байдгүй юм байна л гэж. Гомбогоо юм бод. Йоо. За манай шууд периодоос 77 3883 хэрэг та гадаадаас олгох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 86 эртээ дугаартаа сонсортой холбогдлоо. 86 9. Эмжил радио. Байна. За байна сонсож байна. За өдөр хацар нэвтрүүлэг холбогдсон таныг сонсож байна. За би нэг найзынхаа тухай юм хэлэх гээд. За. Манай найз бас нэг хөгжилтэй л дөө. Аха. Тэгээд нэг хөдөө аав ихтэйгээ найранд явжээ. За. Тэгээд хөдөө очил найранд нэг үеийнхээ найранд гэрийн найранд очиж суугаад. Тэгээд сайхан ууж тийч. Тэгээд үйдсэн чил нөгөө талтал нэг үе нэг охин суугаад. Тэгээд нэлээд өөрхөн халамжчаар нөгөө дүүр рүү чи хараад толгой дохиол ирмээлсэн чи нөгөө тэнцээс олж яваамсаад байна шүү. За. Тэгээд толгой дохиол гарыг гэж. Тэгсэн чил гарч иргэн шүү нөгөөд чинь. За. Тэгээд нөгөөд чинь дагуулж гараад тэгээ нэг аав нэг тийм нэг жижиг скоттэй ши. Лаадатай. За. Тэрүүнд орцол нөгөөд чинь бааж үйсэн чинь байж толгой дээр шав гээл ууж. Шот тэгэл ярьж юм за. Тэгсэн нөгөө юу лэгэл ингээл юу яасан чил дээд талд нэг нөгөө охины ихч нэг чинь багхан шиг өөхөд оромжлоорой гээл тэгж. За. Тэгээ нөгөө чинь баласын буугаад өмдөө татах гэсэн чи өмдөө юу сүхий доош шавталсан биш. Өмдөө татхал зогсчихсэн чи арай хажууд ицсэн зогсчихсэн. Их ч нү? Тэ? Аха. За. Наач нэг тийм Йоо. жоо амар түүх. Ямар амар нэг юм олонний юу аа. Ямар амар болж ирээ. Ямар түүх вэ? За. За баярлаа. Зүгээр хүмүүс бүр найзын дунд мундаал ярил юу юм хийх яг юм олон нийтийн хэрэгслэр бол ингэж ярмааргүй юм байна. За. Манай найз тохиолцсон явал гэж бод энэ ах яг өөртөө тохиолцсон юм ярьсан. Гайхлаашсан. Ямар амар ярьсан байсан тийм. Би сая юм уушсан чи бүр баг буцаага гаргах шиг. Би бороо сонссон юм байна. Бэгэлтэй. Йоо, ямар амар ширүү орж ирд юм бэ? Тийм, иймэрхүү юм чинь ингэж хамаагүй олон нийтийн хэрэгслэр ярьж болдог байхгүй юм чинь. Йоо. За. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 21-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс өрчийлээ Мишэ X уриатаар хөгжилтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар илүү холыг хамтдаа туулыг суриатаар Rovella брендийн дугуй за мөн дагдаг хамархан боллоо гэд QGO хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3